танилцж байна. 2025 оны драфтын дээгүүр сонгогдох боломжтой тоглогчдыг танилцуулж байгаа 2 дахь дугаараа хүрэхэд бэлэн боллоо. Энэ удаад Европын улс төр дундаа Оросын албаны улсаас NBA-д тоглох боломжтой тоглогчийг онцолж байна. Оросын албаны улсаас хамгийн сүүлд Алексей Швед, Тимофей Мозгов болон Андрей Кириленко нар NBA-д амжилттай тоглож байсан. Энэ удаад танилцуулах тоглогч маань Егор Демин гэж тоглож байгаа. За түүний хувьд одоогоор Юта Мужийн BYU Cougars багт тоглож байна. Одоогоор бүртгэлээр 6-8-аас 6-9 гэсэн өндөртэй хамгаалагчийн байрал дээр тоглодог гэж тавигдсан байгаа. Тэрээр Оросын албаны улсдаа 15 нас хүртэл өсвөрийн сагсан бөмбөг тоглож байгаад Real Madrid багтай гэрээ байгуулж Испанд ирж тоглож эхэлсэн. Real Madrid багийн өсвөрийн баг болоод B багт нь тоглож нэгдүгээр багт нь нэг удаа тоглолт хийсэн байгаа. Тэгээд 2022 онд Америк нэгдсэн улсыг зорж Юта Мужийн BYU багт илсэн орсон байна. За сонирхолж хэлэхэд BYU баг нь манай энхи одын тоглож байгаа Big 12 Conference-д байгаа. Тэгэхээр Егор Демин болон энхи од хоёр он гараад хоорондоо тоглох юм хуваартай байгаа. Егор Деминий хувьд NCAA-ийн тоглолтод одоо 7 тоглолт хийсэн байна. Тэгэхээр дунджаар 15 оноо, 3 самбар, 6 ассист дундчилж байгаа. 2.2 стил, 1 блокоос дундчилж байгаа. Түүний довтлохооны хувь нь харьцангуй өндөр буюу 60%-тэй довтлож байгаа. 3 онооноос бас 48%-тэй довтлож байгаа. Шидэлтэй хувь сайтай гэдгээр нэлийн өндөр үнэлэгдэж байгаа тоглогч байна. За тоглолтын арга барилын талаар хэлвэл нэлийн олон талын ур чадварын тоглолттой. NBA-д triple threat гэдэг ойлголт байдаг. Энэ нэршил нь 3 талын ур чадварыг зэрэг эзэмшсэн тоглогчдоор хэрэглэдэг. Дамжуулах чадвар, бөмбөг эзэмших чадвар болон шидэх чадвар гэсэн энэ 3 чадвар нэг тоглогч дээр байвал энэ нэршлэр нэрлэдэг. Тэгэхээр Егор Деминий хувьд энэ давуу чадвар бол тоглолтод нь ажиглагддаг. Түүний тоглолтыг унших болоод талбай дээр мэдрэмжтэй үйл гаргах зэргийг скаутууд нэлээд онцолж магтсан байсан. Мөн атлетик чадвар нь тийм муу биш. Цаашдаа NBA-д тоглоход ер нь олон талт тоглолтоор үнэлэгдэж байгаа тоглогч. NBA тоглож байгаа тоглогчдоос Josh Giddey-тэй харьцуулагдж байгаа. Харин шидэлтэй хувь нь бол Josh Giddey-г бодвол илүү сайн байгаа. Эрх драфтын сонголтуудаас ер нь backcourt тоглолтын дээр тоглолтын найруулга болон олон тал тоглолт дутагдж байгаа багууд сонирхох бах. Эхний 5-д сонгогдно гэсэн хүлээлт бол өндөр байгаа. Одоо байгаа NBA-ийн багуудын стандингаар харахад New Orleans Pelicans, Utah Jazz, Toronto Raptors болон Portland Trail Blazers багуудын хувьд бол түүнийг сонирхох өндөр магадлалтай байна. За ингээд та бүхэнд хойд хөршөөс NBA-д орох боломжтой тоглогчийг танилцууллаа. Баярлалаа баяртай.